өнөөдрийн арга хэмжээ ингээд маш сайхан болоод ингээд дундаа одоо ороод явж байна. Тэгээд одоо би Монгол Улсын Miss Азийн модель агентлагийн багш Сод Туяа гэдэг багштайгаа одоо уулзж байна. Тэгээд таны хувьд энэ арга хэмжээнд яг ямар байр суурьтайгаар оролцож байна? Тэгээд сэтгэлээ бид нартай хуваалцаач. За энэ арга хэмжээ үнэхээр амжилттай болж байна. Тэгээд анх удаага болж байгаа. Ер нь ийм арга хэмжээ маш их хэрэгтэй юм бид харж байна. Тэгээд ямар мундаг бүсгүүчүүд нэгд орнд суулж бас би энтэйгээ танилцах, хоорондоо нэтворкингаас ярилцах. Тэгээд ер нь бол монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг эмэгтэйчүүд бас нэг нэгнийгаа дэмжих, нэг нэгнийгаа одоо олж уулзах, нэгнийхээ бизнесийг дэмжих гэдэг энд бол ингээд маш олон эерэг үйл явцууд бас болж байна. Тэгээд би бас энэ арга хэмжээнд ингээд оролцож байгаа. Одоо маш их баяртай зохион байгуулж байгаа. Бас та эдтэй маш их баярлалаа. Энд ийм арга хэмжээнд оролцож чадаагүй өөр хүмүүсэд бас ийм арга хэмжээг ингээд хүргээд дараа дараачихын бас арга хэмжээнд дахиж ирэх төр бүх мэдээллийг дамжуулж байгаа. Та нартай баярлалаа. Тэгээд энэ арга хэмжээ манай агентлагийн модель охтууд маань бас загварын бяцхан үзүүлбэрээр оролцож байгаа. Одоо жил алга ингээд хүүхдүүд сургадаг ч гэсэн бүгдээрээ ингээд нөгөө төгсөөл явцгаачдаг. Тэгээд байнгын шинэ модельүүд хэрэгтэй болдог. Тэгээд энд байгаа яг энэ байгаа эрх боломжтой модельүүд маань нэрээ бяцхан энэ загварын үзүүлбэрээр оролцож байна. Тэгээд ер нь бол гадаадд байгаа монгол эмэгтэйчүүд маань ямар мундаг юм бэ? Бүх салбартаа өөр өөрсдийнхөө чаддаг чинээгээр Монголоос үрцэжлээд одоо нэг хүмлэхэд Монголыг ингээд төлөвлөж байгаа. Тэгэхээр Монголоос үрцэжлээд Монголынхаа нэрийг өндөрт гаргаад чадах бүрнээрээ те бизнесийн бүхий салбарт ингээд мундаг байгаа энэ эмэгтэйчүүдээр үнэхээр бахархаж байна. Зохион байгуулж байгаа хүмүүстээ бас маш их талархаж байна. Энэ арга хэмжээ одоо анх ингээ болж байгаа эхлэлийн тавиад ингээд урд нас зөндөө бол ийм арга хэмжээнд болж исэн ч гэсэн маш ингээ хугацаа нь олцсон юм байсан. Тэгэхээр өгүүлэгцэн даа. Дахиад маш удахгүй залуучуудын арга хэмжээ болоосоо гэж бодож байна. Энд болохоор одоо яг анхны одоо Америкт ирээд байж байгаа эхний үеийнхэн баг ихэвчлэн цугласан байна. Одоо би болохоор дараагийн үйлдэлд нь юу гэхээр залуучууд маань бас яг ийм арга хэмжээ хийгээсэй гэж бодож байна. Залуу охтууд бидний өр хөвгтүүдтэй одоо ингээд төсөж байгаа. Дээд сургуулаа төсөж байгаа, дээд сургуульд орж байгаа юм залуу үеийнхээ бас хоёр дахь арга хэмжээ хийгээсэй гэж бас хүсэж байна. Энэ арга хэмжээ ингээд амжилттай зохион байгуулж байгаа, амжилттай нэвтрүүлж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний хувьд ч гэсэндээ маш их юм суралцжээ. Тэгээд маш олон мундаг бүсгүүчүүдтэй бас танилцжээ. Хоорондоо холбоо сүлбэтэй болж юм бас ингээд урд нь таньдаг хүмүүс байсан ч гэсэндээ бас нэгнийгаа мэдхгүй зүгээр найзын түвшинд яваад байсан бол одоо ингээ хараад тийм хийдэг гэсэн бэ ингээд нэгнээс суралцах тийм боломж авах юм. Тэг маш баярлалаа. Тэгээ үнэхээр бахархалтай байна тийм ээ. За тэгээ тань ч гэсэн цаг зав гаргаад бидэнтэй ярилцсан баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За